улам жоон хүн амьдрал орсон. Тэгэхээр эхлээд угсаал 50-наас ихсэн. Дараа нь ууж ихсэн. Тэгээд зодон цохон байх хийж ихсэн. Тэгээд нэмэгдэл яг 16 17 одоо би яг ганг бүлэгт орсон. Тэр нь л одоо ганг бүлэг гэхэлэр одоо кинонд гардаг шүү дээ. Нэг ингэ харуу те. Ингээд нэг нь насаар улаан бандана тэ blood гэлтэй нүүдлэр ингээл цэнхэр банданатай тэр нь л crip гэлтэй хоорондоо үзэл яг нэг ганг буудалцаан болно. Яг тийм төс байдал орж. Тэгэл миний өргөн тойронд бол гар бувак гэдэг явдаг байсан. Тэгэл анх бол зүгээр ингээд те одоо weed сорж гисэн те өвс сорвол те монголоор тэгээ удалгуудыг хүн таар тамхилуу тэгээ мөс юу гэдэг тэгээд одоо ecstasy ингээд аль юу нь бүгдийг л хийж үзсэн. Тэгэл машин хулгаална тэгэл ер нь тэр амьдрал яг юу дагуулдаг кинонд юу гардаг бүгдийг л хийж. Тэгээ дуурах шаардлагагүй бүгдийг л хийж. Тэгээд зодон цохмол угаасаа байн тийм riot gang бүлгийн зодон тийм байн хамрагтан. За намайг Алтан од гэдэг. Би нэм очир болон од сүрэн гээд гайхалтай гэр бүлд хоёр дахь хүн болж 1991 оны 4 сарын 25-нд мэдлсэн. Тэгээ ер нь бол монголч бид хэлдэг ингээд би 13 их, би цайз их, би дахны сэлэн гэл. Надад бол зэрэг тийм огт байхгүй. Яг л ингээд сүүл тоосон чиг амьдралдаа би 19 удаа яг бүр нүүсэн байдیں۔ Тэгээ тийч хэлэх үедээ ер нь хүүхэд байхад энэ маш тогтворгүй. Тэгээд аюу сонирхолтой зүйл ингээ манайх би буцаа санахлаа хүүхэд байхдаа би бичлэлд бүр ингээд 3 өрөө байрны амьдардаг байсан. Тэгээ хүмүүс амьдлчин ер нь гоё ингээ дээшилдэн шүү дээ. Тэгс чи манайх болохоор тэний дараа ингээд нэг өрөө тэгээ галт тооцогдын нэг өрөө жижигхэн байранд ороод дараа нь бүр гэр хорооллоо цайзлуу нөөсөн. Тэгээ энэ ингэж олон нүүхтэй би асуудалтай зүйл юу гэсэн бэхээр ингээ дандаа зодоо юм. Уусаал дээр нэг байрны хатмаа тохоо чинь тэгэл байрны хатмаа тэгээ суулын хатмаа ангийн хатмаа гэх бүмэл хатмаа байдаг шүү дээ. Тэгээ дандаа тэр шинэ хүүхд ирлээ шинэ хүн ирлээ надад тэгээ оролдон дуршин үүсэн те шалгана. Тэгэл юу нь бол маш их зодтолтой байсан. Тэгээ тийч хэлхүүдээ дээрээ бас би ахтай манай ахлаа хоёр хагас ах. Тэгээ би ахтай бол байн үүсэн. Тэгээ маш их шаардлагатай би ер нь бол манай төрөл зогтдаг. Төрөл зохиол задуулна. Өдөө болно. Өдөө зөв 2 3 удаа. Тэгэл ер нь бол тэгсэн нухуусан үнийг жоон тийм чанга болчихсон шүү дээ. Тэгээ яг айгүй чанга болтой чангаар тэгээд манай ах зүүн ингээд яг ингээд өөртөө үеийнх нь хүүхд ингээд үүсгээд юм зөө. Тэнгууд чи маа дүг барахгүй байж гээл. Тэгэл нөгөөт нь энэ үгээл надад заан тэгэл би өсч ороод зодтолтно. Тэг ер нь зодоос удаа байхгүй. Энэ жоон бадан зүгээр яг ямар хүүхд байсан мэ тэгээ энэ хөдөлгөөнтэй тэгэл бүх амны амьдралын одоо хүүхд байхад харсан тэгээ олонд нүүсэн энийг улам хорцож өгч байгаа. Тэгээ улам зодоонч улам л ингээд юм болонгууд тийм түргэн зантай болгоол тэгээ ерөөсөө өөрөө илэрхийлж чадахгүй те. Хоёлаа зөв мууцлаа намаа юм хэллээ шууд байж зодтолно. Ерөөсөө тийм одоо өөр юм байхгүй. Тэгээд энэ докторгүй байдлаас л олсон гэж хардیں۔ Тэгээд сүүл яг одоо хамгийн амьдрал миний амьдрал хамгийн том яг тийм нүүсэн бол яг 2002 онд тэгээ Америк руу нүүсэн байна. Тэгээ хүний амьдрал хүн зэрэг сонсоо нэг л улаан амьдралыг дээшлээ шүү дээ. Ингээл гоё ажиллаад тэгэл одоо юм дэвшээд явдсан шүү. Тэгэхээр аюусаа хүүхд бат ингээд манайх эхлээд 3 өрөөтэй байртай байжгаад бичлэлт тэгээ тэндээсээ нэг өрөө байрлуу 40 сая нүгээд тэгээ яг бүр жилийн дараа тэгээ цайзлуу бүр гэр ороолоо нүүж. Тэгснэ гівэнд 2022 онд Америк руу нүс. Тэгээ анх Америкт очдоо би ингээ юусаа англи байхгүй. Ингээд ABC ч байхгүй. Бүр юу ч ер нь бол нэг юу ч байхгүй гэсэн үг. Тэгэл очиод яг ингээл тэг чи Америк чигээл янз янзын үндэсний хүмүүсээ янз янзын хүмүүсд байгаа. Тэгээ яг очиод маргааш нь оцсон өдөр маргааш нэг яг тоглоомын талбайд тоглосон. Тэгээ манай яг тэр хуршийн нэг яг миний үе хүүхэд над ирээд ингээд how old are you гэдэг хитэн настай байж игээд асуухт нөгөөдс нь алтан гол гэж хэлчихэ нүр улаан болол. Тэгээ цутагаа гүйжсэн байхгүй. Тэгээ бүр ямар ч хэл байхгүй очиод тэгээ яг ингээд Америкт олон үндэстэн байгууллага ингээд юм жоон хүүхдийг гадуурлах дээрлэх тийм утас их болдог одоо bully гэж ярьдаг те. Тэнгүүд Азууд ер нь бол жоохон намхан те жижигхэн тэр Аз их жоохон дийлэх гэж оролдог. Тэгээ намаа бол усан хүүхд оролцсон. Тэгээ нэг чин чамон гээл те. Өдөн штэ тэгээ нэгэл тэгээ бид нар хүүхд намаа мэдэхгүй штэ. Би чи Монголд гэр болтой ингээд ахтайгаа алцаад өссөн. Тэгээ эвгүй зүйл ингээд манай аавын тал, ээжийн тал, манай сургуулийн бүр анги хамгийн хөдөлгөөнтэй хүүхдэн би. Тэгэл тэнцээ очоод бүр ингээд ярьж чадахгүй. Хэлийг мэдэхгүй юм чинь яг шууд зодлоо. Намайг доогсноо буруу ханд чийсэн үү хамаагүй шууд зодлоо. Тэгээ бүр 6 дугаар ангидаа би яг анх очоод 5 дугаар ангид ороод тэгээ 6 дугаар ангидны төсөлд болоход яг бага ангийн төсөл болж байгаа юм. Нэлээд том. Тэр чинь ингээд тэгээ дунд англигаа шилжих гээд өөр сургууль шилжиж байгаа тийм үе байхгүй. Тэгэхэд намайг манай гэрт ингээд мэйл ирээд тэгээ энэ алтан гол гэдэг хүүхдээ ээж авдан зорж бичсэн гэдэг захиа байхгүй. Танаа хүүхд чинь манай төсөлд орж болохгүй. Яа тэгвэл хит цодоочтой дэсгэлэхгүй тийж хэлж байгаа. Тэгэл ингээд нэг тийм дүнэлт надад ирж байгаа. Тэгээ яг тэгээ дунд англи руу ороод бас дахиад өөр мужлуу Америкт өөр мужлуу нүгээд тэний жоо сонирхолтой юу яг хойч одоо ингээд манай гэр бүл ч одоо манай аав ээж хоёулаа ингээд хоёр ажил хийн маш завгүй
Тэгэл арай гэж мөнгө олно. Тэгэл бас нэг хүүхдүүдэд гоё мач өгөхгүй л те. Хууч нөр Air Force Band, Jordan гэдэг чинь амар гоё ихгүй. Тэгээд над би болоо дандаа Reebok гэдэг нэг жоо доотын төвшиг хүмүүстэй байсан ихгүй. Жоо төстэй гэхдээ адилхан тийм цагаан ч юм уу те тийм төстэй. Гэхдээ яг хамгийн анх удаа надад Jordan авч гисэн. Тэр нь л Jordan 20. Дөнгөж анх гарч ирээд тэгэл тэр чинь мөнгөс бараг л хараалган тий унтахтаа бараг тэр бараг твж унтаад байгаа юм ааш те. Тэгэл яг суулга хүмүүс ч явдаг ихгүй. Тэгсэн чинь нэг хар хөх над ирсэн ээ. Пүүцэ надад өгмө гээд. Тэгэл би шууд барьж олцсон. Яг газар дээр нь болчихсон. Газар унгаад тэгээ дээр нь гараад тэгсэн чинь нөгөө багш нэг дуудаад тэгээ нөгөө багш нэгэд хөөе гэсэн чинь би харсан чинь нөгөөт ингээд ми доорс босоод үзсэн. Тэгээс нөгөө хүүхд найр бүр 9 дуурийн хүүхд байж тараад би өөрөө тохооч нөгөө 7 дуурайнд орсон. Тэгээ тэр суулал гайг байсан. Яад л тэгээд нэг те нэг за энэ жаа юу гар юм ингээд болчихж шít. Тэгтээ тэгээ дахиад нүс. Тэгээд энэ болохоор одоо бүр Washington State-ийн Seattle хотод очиж байгаа. Тэгээд тэнцээ яг ингээд арай өсвөр нас руу шилжиж байгаа байхгүй. Тэг өсвөр нас руу шилжлээ чинь тэгэл яг улам их асуудал гарч ирэн тэ. Өөрөө бас тэг улам шийдвэр гаргахтай цаг мөч ирж байгаа. Тэг яг тухайн үед би нэг сүм анх удаа очиж ирсэн. Тэр нь болохоор зэрэг яагаад энэ сүмд очсон бэ гэхээр ингээд монголчууд ингээд хүүхдүүд аягүй цөөхөн. Тэгээ уулзах газар байхгүй. Тэнгүүд яг сүмдэр очингууд яг тэр өсвөрийн одоо үйлчлээсэн бохоггүй. Тэгээ тэнцээ бол ингээд гоё ингээд өөр залуучууд байгаа. Гэтэ гол нь монголчууд хоорондоо нөхөрлөх гэж очиж. Тэгээд яг би юу нь бол хипхоп дуусаа багын аягүй дуртай. Багын хипхоп сонсдог. Юу гэдэг нь одоо Ice Top, Monterey тэр бүгдээ сонсч өссөн. Тэгээ Америкт ч шууд Tupac тэгэл одоо West Coast rap бүгдээ сонсч байгаа. Тэгэхээр тэрийг сонсч байгааг нь юу гэхлээр ингээд чинь нэг амьдралын хэмнэл тэгвэл биний хувцаслал те. Одоо үе өөр л гэхдээ тухайч нэг тийм мангар том хүмүүс те. Нэг айгуу том подолтой бараг хүмүүсийн бас одоо харангуйж байгаа хичтэй. Тэгээд тийм хипхоп стил тийм байсан. Яг л тийм хувцастай явж байгаа. Тэгээд тэр сүм болохоор зэрэг юу нь бол хүүхдүүд нь тийм номын тэгээ онц сурдаг. Энэ бол гайгүй айлын хүүхдүүд байгаа. Тэгээд энэ бол би ингээд харахад ингээд жоо сондгооч гарч ирээд. Тэгэл угаасаа хипхоп сонсдог гэсэн тэгэл юу нэгэл пэдэж дээвэр харж явна шүү дээ. Тэг яг тэр нэг зуны кампд очсон гэсэн чинь ингээд хүүхдүүд ингээд өөж мүлээл ингээд магтаал явсан чинь өөж мүлээл. Би харж байгаа сонь юундаа үүлээд байгаа. Энэ одоо аюу сонь мэдэн авч байгаа. Тэгтээ яг ингээл нэг нөхөрлийн тулд ингээд явж байгаа. Тэгтээ нэг өдөр яг тэг одоо өсвөрийн пастор хүн те. Энэ бол нэг 50 гаруй тухайн нэг 50 гарцсан ах байсан. Тэгээ намаа ингээд ярьж байгааг ингээд санааг сонсцсон байхгүй. Тэг энэ бол сайн биш те муугар. Тэг юу гэж хэлсэн бэ гэхээр ингээд Mediska he thinks he's a man гэдэг. Юу суухтай гэхлээр энэ ингээ өөрөөр нь ирэх хүн гэж бодцсон гэдэг. Тэгээ ягаад угаасаа тэр хүн дийж бодох нь зөв шүү дээ. Ягаад бол тэр нэг өөр сондгооч гарч иж байгаа тийм дээгүүр харцсан дээ нэг жоохон пэд ийцэн дээ нэг хипхоп хувцастай те алхалтнаас нэг жоохон ингээл те. Тийм байсан. Гэхдээ ингээд яг надад айгүй хүн дээр туссан. Ягаад бол тэр хүн ингээ те юм би сүмд ирж чинь те. Тэгэхэд ингээ намайг гаднах байдлаар дүгнж байгаа. Тэгээ үндэ бол яг тэр хүүхдүүдээс хамгийн одоо те одоо амьдралд нь өөрсдөө хэрэгтэй байсан хүүхд нь би байсан баг. Тэгээд би тэрийг сонссны дараа би яг энийг бол сүүлд авахарсан. Гэхдээ яг тухайд юу гэж бодсон бэ гэхээр за тэгвэл би өөртөө яг их хүн ямар байдгийг харуулсан цаа гэд. Тэгээ би тэр сүмдийн хоо болоод тэгээд энэ бол арай жоохон хүн амьдрал орж ирсэн. Тэгэхлээр бол тэгээ уусаад ер нь бид ч бүгдээрээ нэг орж үзсэн нэг тамхи татаж үзэн нэг ууж үзээлтэй нэг. Гэхдээ яг би бол нэлээд жоохон огцом жоохон хүн амьдрал орсон. Тэгэхээр эхлээд уусаад тамхинаас эхэлсэн. Дараа нь ууж эхэлсэн. Тэгээд зодон цохон байх гэж эхэлсэн. Тэгээ нэмэгдэл яг 16 17 одоо би яг ганг бүлэгт орсон. Тэр нь л одоо ганг бүлэглэлээр одоо кинонд гардаг шүү дээ нэг ингээд харуу те ингээд нэг нь болохоор улаан бандана те blood гэлтэй нөөдлөр ингээд цифр банданатай тэр нь л crip гэлтэй хоорондоо үзэл яг нэг ганг буудалцаан болно яг тийм нөхс байдал орж байгаа. Тэгээд хойд яг тийм нэг яг өөртөө адилхан тийм хүний хайж байгаа байхгүй. Тэгээд сүм намайг ингээд дүнжлээ те ингээд христч хүн намайг дүнжлээ. Тэгвэл би уунал тэнцээ очиад уунал өөртөө байхад ингээд намайг тийж дүнгууд яг тэгвэл өөртөө адилхан хүмүүс намайг хүлээн зөвшөөрөх хүмүүсийг олъё. Тэгэл тэр хүлээн зөвшөөрж байгаа нь яг тэр ганг бүлэг. Тэгээ ганг бүлэг чинь яг ямар ойлголт өгөх вэ? Яг гэр бүл واخхой. Яг амьдрал чинь бүх хэмнэлийг өөрчилнө. Хүний харах өнцөг байдал, өмссөн хувцастай бүх зүйл нь болно. Тэгээд нэмээд одоо асуудал гарвал яа шийдэх арга барил нь гэсэн яг адилхан. Тэгэл миний өргөн тойронд бол гар буваа гэдэг явдаг байсан. Тэгэл анх бол зүгээр ингээд те одоо виз сорж гисэндээ өвс сорвол те монголоор тэгээ удлуудыг хүн таар тамхилуу тэгээ мөс юу гэдэг тэгээд одоо XC ингээд аль юу нь бүгдийг л хийж үзсэн. Тэгэл машин хулгаална. Тэгэл ер нь тэр амьдрал яг юу дагуулдаг кинон дээр юу гардаг бүгдийг л хийж байгаа. Тэгээ дуурах шаардлагагүй бүгдийг л хийж байгаа. Тэгээд зодон цохол угаасаа байн. Тэгээ riot, gang бүлгийн зодон тийм байн хамрагтан тэгээд тухайд ихтэй ингээ юуцаа ингээд одоо энэ бол одоо ахлагын суул явж байгаа шүү дээ. Тэгээд олон удаа ингээ суулс хөөгдсөн. Тэгээ ингээ хөөгдөөд тэгээ асуулт зөндөө орсон. Данаа зодон суулаад гэхдээ бас сонь зүйл ингээд хичнээн би тийм жоо хүн гар байсан тийм байсан ч гэсэндээ би дандаа яг буцаа аргууд би өөрөө асуудал үүсэж юм зодтолцоодаа бараг ховор байд.
дандаа л хүмүүс. Дандаа нэг өөр нэг одоо дээдхүүлж байгаа зүгт ч юм уу, одоо орс ч юм уу те. Ер нь тийм юус тийм булли гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Тийм дээдхүүлж байгаа хүнийг хараад өөрөө мэдхүйд голоо норчдөг. Тэгээ яг тэрнээсээ болоод ер нь маш их асуудал орчихсон те. Одоо тэгээ дээрээс нь гэнг бүлэгт ороод бүр тэгээд. Гэтэ би өөртөө амласан. За би юу цан? Заавал яг өөрийнхөө төсөж жилээд төснө гэдэг. Тэгэхээр 2009 онд яг 12 жилээр төгсөж байгаа. Гэтэ бүр ингээд олон сургуулиас хөгжтэй 100-ны сургууль сууж иж бүр нөхчиж арай гэж төгссөн. Тэр нь 2009 оны 6 сарын дундуур төгсөж байгаа. Тэгээ удалгүй 7 сарын ихээр би нэг хэрт оролцож байгаа. Гэтэ би ингээд зодон цог зөндөө байсан зөв бүр ингээд баг ял авах тийм зөндөө юм ийсэн. Гэтэ ерөөсөө баригдаж байгаагүй те. Дандаа ер нь бол ингээд гарчдаг те цогтчдаг тийм телевизээр баригдаж байгаа гэсэн. Гэхдээ энэ бол зэрэг арай жоо сериос нэвсэн. Тэгээ юу болсон гэхээр одоо манай гэнг бүлэг баа штэ тэрний одоо англи хэлээр OG гэж ярина. OG л яг бидний яг дээдлийн үеийнхэн гэсэн. Тим хүний машиныг 4 хуулаад тэгээд бид нар хайж хэлж байгаа. За хин хуулаасан. Тэгээд нэг одоо машин ингэ шалдаг тийм бүх юм ингээд одоо задлж тайлдаг тийм гараж нэг байдаг хөөхгүй. Тэр газрыг залгаад тий. За ийм машин ингээд орчих юм хэлээрэй гэ тий. Тэгсэн чинь тэр машин олоод тэгээд тэр хүнд одоо тэр тохон хулаасан хүнд хэлж байгаа. Чи буруунаас ашиг хулаалсан байж буцаад авчих гэсэн үг гээд. Тэгсэн чинь хоёр нь буцаад одоо маа тэр одоо ахлуу залгаад тэгээд ингээд уучлаа тийм ингээд уулзаад өгөө гэ. Тэгээд би яг тэгт бас би цуг байсан. Тэгэхээр би өөрийнхөө машиныг өгөхгүй тийм уучлаа. Яа гэвэл бас зүүнний гэнг бүлэг биш тэр ч бас ингээд нэр хүндтэй байгаа. Курсны удаж мэддэг болцсон байгаа. Тэгээд асуудал хаас үүснэ вэ? Нөгөө хоёр нь дөрөв хулаасан байна. Нөгөө хоёр нь л зэрэг манай эсвэл одоо ахлуу залгаад чамаа дараа ахлах чам буутна гээл те. Ер нь бол тэгэл нэг хамаа намайг ярьчих жоох. Тэгэл за тэгвэл бид шууд за энэ гарыг олъё. Энэ гарыг хайр гээл. Тэгэл шууд хайж эхэлж байгаа. Тэгээд одоо бид нар тохойж ингээд одоо машин ус уурж муралдаг. Тэнгүүд яг одоо киногацна Fast and Furious гэдэг ингээд газар уулз муулзаал тэгэл машинуудаа ингээд гайхуулаад те. Тэгж байгаа цаашаа ингээд уралддаг байхгүй. Яг тийм нь одоо Walmart гэдэг нэг одоо олуулсан сүлжээ байхгүй. Одоо монголоор бодох юм одоо номын супермаркет, оргил супермаркет те. Тэгэхээр Walmart-аас 24 цаг. Тэгээд маш том тийм одоо машин зогсоолтой. Тэгээд бүр буланд бид нар уулзаад 7 хоног болон 5 өдөр ингээд уулзаад ингээд уралддаг те. Эсвэл ингээд зөв нөхөрлөл нэг тийм орчин баг. Тэгээд тэнцээ байгааг сонсоод тэгээд шууд хоёр машинтай бүдээ дөрөв очоод тэгээд би очоод яг жолооч хажуу суучсан. Тэгээд яг машинтаа харсан чинь бейсболын цохиураас төмөр ингээд бейсбол цохиур. Тэгээд тэрийг авч буугаал. Тэгээд юу нь бол зодоо ингээд маш хурдан ингээд бат гээл нэмэгдэл эхлээд нэмэгдэл дууссан. Тэгээд 5 секунд ил. Тэгээд айгүй хурдан өнгөрсөн. Тэгэхээр хамгийн одоо ингээд сүүлд би яг юу юм бэ яг тэр нэг хүн бол ингээд газар ингээд унтсан ухаалтсан бүртээ тэгээд ингээд дивсүүлж байгаа. Тэгт би ингээд бүгдийг нүлгэж жагаад яг толгойнх нь яг ишээ нүүднийх нь ишээ ингээд бейсбол цохиураар ингээд зогч. Тэгээд би яг дахиад зогх гэсэн чинь ингээд нэг яа ч нэг сануулаад ерөөсөө өвдөг надад тийм өвдөг зүрхсэл дээр түүл байгаагүй. Тэгэхээр нэг юм ингээд зогсоос. Тэгэл бүдээд хараад тэгээд шууд харьсан ба. Гэхдээ би хайсан тэр үдэн тэгээд би одоо тийч шүн болж байгаа. Тэгээд үүрээр нь би юусэн тэр газар нь юу болсон гэж харсан байхгүй. Гэсэн чинь ер нь нэг сүү ингээд газар ингээд сүүний савтын сүү асгацсан юм шиг ингээд цус болцсон. Энэ бол нэлээд хүнд гэмтэлтэй болсон тийм. Тэгтээ би тэр тэгсэн чинь ингээд тэр өглөө нь очоод гэртээ өөрөөр ороод тэгэл нам утчих. Ямар ч бос сансан юм байхгүй. Маргааш нэгэл энгийн өдөр. Юу ч өөрчлөлт үзэл унтчих. Тэгээд тэний 2 логийн дараа яг нэг мөрдөгч надад залгаад тэгээ энэ алтууд мөн үү те би өөртөө нэг тийм энэ дэлгүүрийн гадаа нэг болсон явдлыг юм асуух гэсэн юм алаалах гэсэн юм аа гэдэг. Тэгээд тухайд би нэг ажил дээр тэгээ би шууд за би ажил тараад би өөртөө залгая буцаа залгая би одоо ажил дээр байна гэж хэлээд тэгээ би таслангуудаа шууд найзаа залгаад яг одоо намайг ирээд аваа. Тэгээд тэр бүлийн найзаатай яг одоо намайг ирж аваа. Тэгээд цагдаа инглигээ тэгээ шууд манай найз намайг ирж аваад тэгээд би шууд симээс салгаад бүх юмаа салгаад угаасаа бүр ингээд цагдаа намайг хайж ингээд шууд бодчих. Тэгээд шууд салгаад тавьсан. Тэгээд би яг тэр найз юм аа одоо аюусан цонг бүр ингээд авах нуусыг харт амт зардаг. Одоо дилер гэж ярьдаг, joy dealer. Тэгээ харт амт зардаг юм тест. Тэний одоо эхнийхээ хажуугаар бүр ингээд те одоо нууц хамаг хүмүүдээр тэрнийх нь хичих нь гэрт ингээд эсүүдэ байж. Ямар ч танихгүй байл. Тэгээд өдөр болгон би ингээд одоо уцаа залгаад ингээд сэм хийгээд ингээд мессеж сонсон. Тэгээд манай ээж бүр ингээд манай ээж алга ингээд уйлаа те. Миний хөв гэртээ хүрээд ирээ. Юу ч болсон хамаагүй уучлаа. Тэгээд хамаагүй гол нь гэртээ хүрээд ирэнгүүт 100 хэдэн дууд мессеж өдөр болгон үлдээч. Гэтэ би ингээд тухайд ингээд айгу бардам болцсон байгаа. Тэр чинь ингээд зөвхөн тэр андил гэдэг чинь тэгээ яг гэнг бүлэг гэдэг чинь тэгэл ингээд их хүмүүс тэгэл улам бардам улам өөрөө одоо ингээд юу гэдэг ингээд бүгдийг чадна гэсэн те хинч намайг дийлэхгүй гэсэн тийм бодол ингээд сууж байгаа байхгүй. Тэгээ яг 9 хоног байхад өдөр болгон улам хэцүү болж байгаа. Яг өдөр бол манай ээж надад салгаж байгаа. Тэгээс мөрдөгч нь бол угаасаа тэр өдөр нугасаа айл манай гэрч хэлчихсэн ээж угаасаа мэдчихсэн байсан. Тэгээ би юусан хариу өгч чадахгүй зүрхэлж чадахгүй.
Гэтэ айгу бардам байсан. Өдрөө болон л ингээл хэцүү. Гэтэ ингээд гүрийгэл байгаа байхгүй те. Ингээл хэсэг тийм асуудал байгаа ч гэсэн ингээд өдөр болон гүрийгээд тэг яг 9 дэх өдөр нь яг кинонд гардаг штэ хүн ингээл ингээд одоо нэг хүүхдээ алдах ч юм уу нэг юу нөхс болонгууд ингээл өвдөн дээр унаал үйлээлтэй ингээл хашаадаг те. Яг миний амьдрал яг тэр мөч тэр 9 дэх өдөр нэрсэн. Тэг ерөөсөө ингээд сэтгэл санаа айгу тавгүй. Тэгэхэд би анх удаа яг бухлаа залбирсан. Гэтэ ингээд энэ зөв миний үзэж үзээ гэхлээр жоохон үзэж байгаа хүмүүстээс хэлэх нь ингээд яг би сайдлан ингээд Монголд ингээд яг буддист нь юу нь бол нөхцөл өссөн те. Одоо буддист гэж ярьдаг манай гэр бүл манай юмас намайг дагуулаад те. Одоо хийд мэд ороод залбирна тэгэл манай зарим юм эргүүлнэ те. Ингээд яг тухайн үед яг ингээд бид нар балконд орт ингээд айлын балконд дисктор ингээд айлын балконд ингээд 50 тас суудсан. Тэгэхдээ би ингээд юу ч ханаж анх залбирсан байлаа те. Бурхан хэрвээ та амьд юм бол та надад юу хэлж өгөөч. Тэ бид нар Будда байна уу? Иесус байна уу? Тэ тэр одоо Аллах байна уу? Хинду байна уу? Одоо юусан хамаагүй зүйл байна. Ерөөсөл бурхан хэрвээ байд юм бол тэ. Надад хариулаач би яг юу их мэдэхгүй байна залбирсан. Яг тэгээд залбиал тийч ингээд амар хэцүү болж байгаа. Би ингээд одоо амиа хорлоо тэ. Ингээд яг одоо ингээд дуусах чи гэдэг ч юм уу тэр бодлооч гэсэн нэгээс танад байгаа. Тэгэхээр зэрэг хэр ямар хуу мэдвэжтэй байсан бол цаад ойлгож байгаа. Тэгээд за би тэрийг хийсэн үү? Хийсэн. Тэгвэл одоо би цагтаа дураа авчих хэрэгтэй гэдэг. Тэрнээс өнд юусэн гэрте харъя тэ ээж авдараа уулзъя гэдэг. Тэгээ би яг тэр үүрэн өтөр шүн гэрлөө очиж байгаа. Тэгсэн чи яг манай гэр урд юм одоо мөрдөгчийн тийм одоо тангуулчин одоо маш их юм да. Одоо нэг шэв байдаг хгүй. Би тэгээ сайн мэдэж яад бол зөндөө харж исэн тэр амьд суужсэн цагдыг арын суудсан дөөж сууж исэн. Тэгээ мэдчихэе. Дээвсэн би харж яг модны дор буулна нэг ханахууд цосч. Тэнгууд би за би тойроод орё гэд. Дээвсэн тойроод орох гээд хашаад авах гэж нэг ах надлаа гээд шивүүд анги хашгирсан. Тэнгууд ми шууд цутаацсан. Тэгээ цутаад бүр дахиад дөрөв хашаа цаанаа очоо. Тэгээд нэг хашаад аваад нэг бүр нэг айлын яг нэг булан заа ингээ байшингаас нэг жоохон гарсан нэг юм булан баахгүй. Яг нэг миний бие багтгаад яг тэр булан очоо зогсцсон. Тэгээ бүр нэг 2 минут өнгөрөөгүй. Яг цаатаа нэр яг гэлээд намайг хайж. Яг цаатлын ингээ хашаа миний хашаа хайс. Тэгээ яг миний бэснэр хашаа хайж. Яг тэр булнаас яг ингээл бүр хамар харагдаад байгаа шүү. Яг хамар яг урд ингээд гэлд тусаал. Тэгээ би яг тийч яг хөшөөшөг бараг 5 цаг зогссон. Тэгэл дөнгөж яг үүрээ нэг жоо гэгээ орж эхлэнгуут нь би тэгээд тойроо харсан чинь нэг урдаас нэг мөрөг цагтаа байхгүй болчихсон явцсан. Тэгээ би юу гэлөө тойроод манай арын хаалганаа онгороод гэсэн. Тэгээ арын хаалгаар ороод тэгэл гэртээ ороод болон суугаал үлдсэн асараад. Тэгээ манай гэр бүл дээр бууж ирээд тэгээ яг маргааш нивцэн хүмүүлж аваад тэгээ цагтаа дээр авч өгөөд. Тэгээ маргааш хүмүүлж аваад тэгээ цагтаа дээр авч өгсөн. Тэгээд авч өгсөн гэхээр яг нэг одоо Монголоор ингээ төр харгалзах газар гэж байдаг. Тэгээ бас яг хорих. Нэг нь зэрэг ялаа авахаас өмнө нэг нь яг ялаа авчлаараа бүр яг тэр ялаа гэдэг одоо гүйцэтгэж сууж ин гэсэн. Тэгэхээр нэг тийм ялгаа тэгмүүд яг тэр нь талаа жээл гэж ярьж байгаа. Тэгээд яг өөр авч өгөөд тэгээд 16 хоног дотор байгаад тэгээ манай ээж авахтай байшингаа тавиад хөөрхөн машины тавиад хүний машины тавиад тэгээд нэлээд өндөр тийм одоо барьцаа тавих болсон. Тэгээд бүх барьцаагаа тавиад тэгээд ухаад надаас тэгээд бид намаа авчаа. Тэгээд би их нэг хөлдөө юм GPS-тэй. Тэгээд энэ чинь бас ингээд GPS-тэй ингээд яг хаана таслах юм шууд баригдана. Тэгэл ингээд цухтан гэсэн. Тэгэл зүгээр тийм бүгд хаанаас бүгдийн хян. Тэг гэрдээ байж болно, ажиллаж болно. Тэгэл өөр юм байхгүй. Харин цалц ямар байж юу ч мэдэхгүй. Тэгээ дагалдсан байхгүй. Гэтэ яг тийм асуудал толонгууд би юу хийж байгаа гэхээр яг л өмнөх хийдэг зүйл. Өмнө би ингээд асуудал толонгууд яг юу хийдэгсэн тэр хийж байгаа. Тэр нь юу вэ гэхээр асуудал байлаа. Үйд сорно, уун, шоудна, тэр түр хугацааны тэр гоё мэдрэмжүүдийг авдаг. Яг тэрийг хөршүүд хийж байгаа. Яг бол манай ээж уус ингээд намайг тийм асуудал мэдж болох ингээд яг боломжшөөрнө. Тэгэхээр яг аюу хэцүүс нэгтэй аюу сонин зүйл ингээ өмнө би дандаа таашлаад байсан. Тэр зүйлүүдийг хийгээд аюу гоё мэдрэмжтэй одоо юусаа байхгүй. Ямар ч таашаал авсан мэдрэмж байхгүй. Зүгээр л яг нэг зуршил гэдэг юм араа баг хийж байгаа. Тэгээд энэ байдал яг баг жил явсан. Тэгээд хамгийн сүүлийн яг шүүх хурлах зэрэг 4 сарын 29-нд 29-ний өглөөс. Тэгээд манай ээж бол ингээ би очиж чадахгүйгээд яад бол би ингээ хүүгээ ингээ те өөр хүнд ингээ өгөө чадахгүй. Тэгээд би бас очиж чадахгүй. Уусаа галзуурна. Тэгээд манай аав намайг авсан. Манай аав тэгээд нэг найз. Тэгэл яг шүүх хурлаа яг кино гараад ирсэн ингээл подкаст зогтдог те. Яг тийм үуч нэрч. Тэгэл намайг ингээл те чамд ингээ 98 сарын одоо ер нь 8 жилийн ял өгнө гэж подкаст зогч. Тэгэл амьд зур ингээл яг тэр одоо олон дэр 1 жил хүлээсэн дэр зүйл ингээ би болж. Тэгээд битэрээс ихсүүд нь ирж байгаа. Тэгээд яг тухайд ингээл яг намайг гавлал цааш ингээд аваад орох жохот манай аав надад үгэлсэн. Тэгээд энэ л миний амьдралыг аюу энэ л өгчсэн яг мөч аюу том мөч. Юу гэвэл манай аав болохоор ингээ яг одоо Монгол аав нар ямар гэдэг лээ те. Одоо ёс гомдолдоггүй. Ерөөсөө тийм одоо шинийг хайртай гэж хийж чадахгүй ч гэсэн нэгэд үнхээр хайртай мэдэрдэг те яг тийм аав яг тийм нэг хуучны гэх юм уу те. Ерөөсөө ууж байгаас харж байгаагүй, гомдож байгааг харж байгаагүй.
Гэтэ тэр өдөр яг манай намаа ингээд яг аваад авахт ингээд намаа тврээд намаа урамшуулж байгаа. Миний хүү зөрөгтэй байгаарэ гэдэг. Гэхдээ яг тийж хэлж байгаа хавцад нь ингээд хоолон зангираад бүр ингээд хамаг байдаг хүчээр ингээд өөрийгөө барьж байгааг ингээд мэдэрсэн авах. Тэгэл яг тийм хүч нэг бодсон ингээд миний энэ хийсэн зүйлтэй. Миний өөрийнхөө ингээд бардам зангаар хийсэн зүйл, хуваа хийсэн зүйл энэ юуг нь таашаалыг хөөсөн зүйлтэй. Би өөрийгөө гэж явснаас болоод те ингээд өнөөдөр миний шийдвэс болоод манай аав ингэж ийм байдалд орчин гэдэг. Яг нүдэндээ ингээд харахад ингээд яг зүрх ингээд яг ингээд бутарч байгаа шиг яг тийм мэдэж бас. Тэгэл гэтээ би яг тэрийг харчаад би дотор өөртөө хувьтай хоёр амлалт өгсөн. Тэгээ нэг нь юу гэхээр гаран гартлаа. Би сурна. Юу ч хийсэн хамаагүй, ямар ч хамаагүй сургалт юу байна хамаагүй. Тэгээ өнөөдөр манай гэртээ ингээд ийм дүүрэн ингээд сертификат байгаа. Гацаагаад яаны юм сууц. Тэгээ тэр амлалтаа бүр ингээд биелүүлсэн. Гэсэн юу байна? Очоод за намаас сурч гэл. Тэгэд хоёр амлалт нь юу байсан гэхээр би гаран гартлаа. Би сүмд явна. Тэгээ яг тэр амлалтаас би биелүүлсэн. Тэгээ ороход бол угаасаа ингээд яг ороход бол ингээд аюу хэцүү. Тэгэхээр хамгийн хэцүү байдаг нь юу гэхээр яг те ингээд нэм очрын алтан гоод гэдэг. Одоо би явахгүй миний те. Одоо өнөөдөр би хэмбэрл нэм очрын алтан гоод. Тэгэхэд яг орхлоо яадаг вэ гэхээр Монголч ялаагүй, гадаач ялаагүй тэр нэрийг чинь аваад чамд өөр ингээд дүгнэлт өгөн. Тэр нь юу вэ гэхээр минийх юу байсан бэхээр 34 0241 гэдэг дугаартай. Миний BOC дугаар. Тэгэхээр миний дугаараа намайг дуудана гэсэн. Тэгэхээр одоо энэ улсын өмч болж гэсэн. Тэгэхээр одоо өөр ингэсэн тодорхойлт байхгүй. Тэгээд тэрнээс гадна би бол маш олон хүрээлэнд байсан. Дотны хүрээлэнхэд нэг 20 30 нөгөө байнга уулздаг те. Найз бүр аюул дотны найзууд. Тэг яг орхлоо ороход надаа яг ингээд гартаа толч чадвал найзтай болчихсон. Тэгэл зөндөө олон юм амсан найзууд байхгүй. Тэгээ бүр ингэж байна, тэгж байна гэсэн байхгүй. Зарим бүр ингээд бүр ингээд шал одоо манай гэрээс юм холаасан хүн ч хүртэл байгаа. Найзаас. Тэгээ яг хүн ингээд унахад ингээд те яг л өшгөлдөг. Бус нь ингээд дэвсдэг те. Гэтэ яг тэр мөчөд би яг юу болж харсан бэ гэхлээр те ингээд хичнээн ингээд надаас бүх юм авагдаж байгаа те. Би хинч биш болж байгаа те. Нийгэмд хинч биш болж байгаа гэсэн те. Хамгийн ганц зөвшөөрөл хаанаас ирсэн бэлээ бурхнаас. Би хичнээн хорхоод ингээд те. Яг миний уурд ингээд өөрөө нөгөөс ингээд төмөр баануудтай. Яг тийм төмөр бааны хүмүүс. Тэгэл дээшээ хангууд ингээд тэр нэг амир одоо гараа зүсч байгаа нэг те төмөр байгаа шүү дээ. Тийм тэгэл ингээд цагдаар ингээд дэлгүүртэй яваал те. Яг тийм очинд байгаа ч гэсэндээ нүүрэн дээр би ингээд чи ингээд юу ч биш. Чи ингээд те ингээд нийгэм барах хогшаад яг хаягдл гэж хэлж байгаа ч гэсэндээ дотор надаа ингээд амар тайван орж иж гэлсэн. Миний тэр өмнө байсан бардам зам тэр байхгүй ч гэлээд тэр амир хэцүү мэдрэмжүүд те бүгд байхгүй. Тэр заавал тэр нэг ямар нэгэн зүйл хэрглэж тэр таашаал авдаг байсан бол байхгүй. Харин бурхан надаа ингээд тэр хэцүү байдал байхад ингээд таашаал юм мэдээж те. Таашаал амар тайван хамгийн чухал дээр амар тайван. Тэгэл тэг ингээд аюу хүн аюу сони юм билээ ингээд яг бүх их мэдлээ алдчихж ингээд яг юм ухаардаг те. Тэгээ бурхан хамгийн гайхалтай нь юу гэхээр бид нар ингээд хичнээн тэр өөрийн тодорхойлохгүй гим нүгэлтэй ийм гэсэн чинь ингээд хүлээн зөвшөөрж биднийг өөрчилдөг. Тэгээд яг үндэ бид нар хороход ингээд хамгийн их хчлөөтэй байсан. Тэгэхээр жоо ойлгохгүй л гэхдээ ингээд яг ямар ч цаг хугацаа хязгаарлагдахгүй те. Хорихын амьдралын талаар бодож. Тийм хороход бол одоо Америкт бол яг юу одоо Аз хүн үсэ ингээд би Монгол хүн те. Гэтэ хороход орлоо шууд Азийн нэг бүл бол гэсэн. Яг гадаас бол ингээд жоо бүлгэж харагдана. Гэтэ яг инхгүй л болохгүй. Яагаад гэвэл тийч ингээд харууд байгаа. Харууд гэхлээр одоо GD гэ Gangster Sapo гэх нэг gang байгаа. Crip дахиад нэг gang байгаа. Blood дахиад нэг gang. Тэгээд Мексикод нь Sureño, Norteño гэх дахиад gang байгаа. Тэгээд цагаанууд халдсан цагаанууд байгаа. Тэгэл Аз бол ороод шууд Азтай нэг бүл. Тэгээд яг тийч уусаа л бүгд Аз нэрод надад энэ хүн амны хэрэгтэй. Дандаа хүнд юм хийсэн. Юу н Азад юм байд. Хорход байх таны амьдрал юу болсон бэ? За маш их зүйлхтэй гой цаг зөндөө байсан. Гэхдээ мэдээж угаасаа л ойлгомжтой хэцүү байна. Гэр бүлээсээ хоол тэгээ уус иргэн тойронд дандаа л нэг бүтггүй хүмүүс. Яг тэр хамгийн тийм зайлтай, хамгийн асуудалтай, хамгийн хүн тэргүүд хийсэн тэгээ хүний одоо баг дурч чадахгүй тийм гим нүгэл юу гэдэг тэр бүгд хийсэн хүмүүс цуг байна. Тэгтээ надаа ганц зүйл нэг яг өөрөө ингэ шийтгэхэд би гадна зүйлийн нөлөөлт юм байдаг анзаарсан яг өөрөө гол нь тэр шийдсэн шийдэл ихтэй тэгээд тэр сорсон зүудэндээс л даа жишээ нэгээд одоо ингээ бурхны итгэж явж байгаа тэгээд итгээд яг тэрийг ингээ амьдралаар ингээ биелүүлэх гэж явж байгаа тэгвэл жишээ манай нэг найзтай ингээ суг сүмд явдаг байсан найз аюу татны найз бүтсэнд суг сүмд явчаад тэгээд их талан огт нь 4-өөс гарч ирээгүй би очоо ингээ би харсан ингээ амиа оролцсон